Free audio post-production by alphonic.com. Сайн байцгаана уу Mongolian Australia podcast-ийн маань 88 дахь дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн дугаараар Queensland мужийн Brisbane хотоос Monfred ачаа тээврийн компани үүсгэн байгуулагч Эрдэнэ Чимгийн дүлгөөн жаргал орж байна. За тэрээр 2019 онд Австралид анх ирж байсан ба одоо Brisbane хотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. За тэгээд дүлгөөн маань одоо тавилгын угсралт буюу joiner cabinet maker-аар ажлынхаа хажуугаараас өөрийнхөө ачаа тээврийн бизнесээ эрхлүүлээд бас амжилттай яваа мундаг залуутай ярилцахад бэлэн болоод сууж байна. За сайн уу дүлгөөнөө? За сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа подкастт маань цагаа гаргаад орж байгаа чамд маш их баярлалаа. За баярлалаа. Өдөр ярилцуулж байгаа танд бас баярлалаа. За хоёулаа яриагаа Австралид бас ирэхээс өмнө бас хийж исэн ажил мэргэжил төгссөн сургуулийнхаа талаар яриагаа эхлэе. За би Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийг төгсөөд тэгээд Mobicom Corporation ажлын гараагаа эхэлж байсан. Тухайн үед би Mobinet гэдэг интернетийн компанид яг нөгөө хэрэглэгчтэй харьцдаг хэлцээр нь ажиллаж байсан. Тэгээ явсаар юм байгаад Network Operation Center буюу нөгөө сүлжээ хяналтын төв гэж байдаг. Тэнд сүүлд ажиллаж байгаа 2019 онд ажлаа хүлээл гэж өгдөг. Австралид ирсэн юм. Тийм ээ. Тэгэхээр ер нь яагаад дүлгөөнөө Австрали улсыг бас зорих болов? Бас өөр бусад орнууд, Америк, Канада гэдэг орнууд байгаа шүү дээ. Тэгэхээр Австрали улсыг яагаад сонгов? Яг Австрали улс сонгогдсон хэд хэдэн шалтгаан байдгийн. Тэрнээс өмнө би нөгөө нэг Mobicom-д ажиллаж байсан үеийнхээ бас нэг зарим зүйлүүдийг ярих гэж болоод байна. За. Тэгээд нөгөө яг Mobicom-д би чинь 7 жил ингээд ажиллаж жагаад ажлаа 19 онд хүлээлгэж өчөөд ирсэн. Анх бол нөгөө нэг би чинь физик суурьтай яг нөгөө холбооны инженер биш болохоор нөгөө одоо яг технологийн компанид ороод ажиллахад бүх юм нөгөө шин яг нөгөө холбооны сургууль төгссөн хүмүүсийн хажууд бол бүх юмыг шинээр сурах тийм шаардлага үүсээд. Тэгээд нэг мэдэхэд түүнийгээ сурч явсаар юм байгаад 5-6 жил Mobicom. Нэг мэдэхэд л энэ хугацаа өнгөрцөн байсан. Тэгээд харсан чинь би бүр 100 кг гараад явцсан, 110 кг болцсон. Тэгээд нөгөө нэг оф маш их сууж ажилладаг. Дээрээс нь бид нөгөө нэг төлөвлөгөөт ажиллагээд шөнө их ажилладаг байсан. Тэрнээ шалтгаалаад одоо жин нэмэгдээд нөгөө comfort zone нөгөө тухтай бүс гэж ярьдэн шүү дээ. Тэрэн дотор ороод ингээд бүр өөрийгөө ч таньхаа болцсон тэгээд явж байсан. Тэгээд 2017 онд байна. Манай Mobicom нөгөө нэг соёлын сургалт гэдэг банк хийдэг аахгүй хүний нөөцийн албанаас зохион байгуулдаг. Тэгээд тэр соёлын сургалтыг манай 17 оны 100 шиг санагдаж байна. 17 оны 100 бид нар нөгөө богд уул руу авахж бүр байгальд гарч хийжсэн. Тэгээд бид нар нөгөө нэг богд уул руу алхаад бас нэг дотроо нэг хөөрхөн жижиг уралдаан дөрвүүлж очсон нам ингээд нэг юм челленж маягийн зохиогоод алхсан чинь би бүр амьсгаадаа зүгх бүр одоо ачаалаа. Тэр зүгээр надаас нэлээ ахмад хүмүүс зүгээр алхаж байхад би бүр одоо юу гэх юм бүр бууж өгөхийн даваан дээр арай гэж тэр богдол руу гарчихсан байхгүй. Тэгээд энэ чинь одоо юу болж байна? Би чинь дөнгөж 20 настай ээжиж одоо ингээд 50 40 гарцсан хүмүүсийн хажууд одоо ингээд богдол руу алхаад гарч чадваргүй болсон байна гэдгийг тухайд нөгөө би одоо ярихдаа нөгөө эргэлтийн цэг гэж яриад. Тэр нөгөө нэг эргэлтийн цэг байгаа юм. Тэгээд чингээ асах тийм зорилго тавиад тэрний дараа тэгээ фитнесээр хичээлж гээсэн. Тэгээд 18 оны сүүлээр яг 20-оос
25 кг хасаад тэгээд нөгөө бог дуул руугаа би чинь яг гарч үзгээд нэг 100 дахиад тэрний дараагийн 100 л болж байгаа юм л та. Дараагийн 100 би бүр гүйж гарч ирсэн. Тийм. Өөрийгөө нөгөө даван дийш гэдэг шүү дээ. Нөгөө өөртөө тэмцэлтэй. Тийм. Тэгээд тэр бүр ерөөсөө санаанаас гардгүй хүмүүстэй ингээд бас нэг хуваалцахаар бас өөрийгөө даван дийсэн нэг тийм түүх байгаад тийм. Тэгээд тэрний дараа болохоор би 18 онд баха манайх нөгөө нэг гадаад одоо Орос болон Хятад руу бид нар чи айгүй их нөгөө нэг харилцдаг ажлын шугамар мэйл бичиж ярьж харилцдаг байхгүй. Тэгээд нэг өдөр бас яг ажил дээрээ сууж агаад тэр болохоор нөгөө Орос тал руу л байсан. Орос тал руу нэг мэйл биччихээд юу ч бодоогүй суужсэн чинь нэг дуудлага ороод ирдэг байхгүй. Тэр нь болохоор манай бас нөгөө Mobicom-ын том захирлуудын нэг нь байсан. Тэгээд сайн байна уу гэдгсэн чинь сайн байна уу. Дэлгүүрийн жаргалаа чи энэ хүмүүс рүү ингэж мэйл бичиж болохгүй гэдэг нэг жоохон зэмлэнгүү намайг шууд загна. Ер нь бол загнасан. Ягаад гэхээр чиний англи хэлний чинь англи хэл гэж ер нь бол яг хэлээгүй. Зүгээр ийм тийм нэг жоохон бүдүүлэх мэйл байсан юм шиг одоо ингээд бодохоор нөгөө англи хэлний нөгөө муу байснаа шалтгаалаад нөгөө зогих одоо үгнүүдийг сонголгүйгээр имэйл дээр бичээд явуулсан байсан. Тэгээд тэр захиралт нэг загнуулж аваад тэгэнгүүт чинь за эн чинь англи хэл нэлээд сайжруулахгүй бол олон улсад нөгөө том компани төлөөлж ажиллаж бас юм байж болохгүй юм байна. Тэгэхээр одоо явж хэл сурах, мэрэгчлээ дэвшлүүлэх шаардлага гарлаа гэв. Тэгээд ер нь бол гадагшаа явах хэдэл төрчихсэн. Тэгээд судлаад үзсэн чинь манай нэг бас хамт ажиллажсэн нэг ах Сиднейд 2 жилийн өмнө явцсан байсан. Тэгээд тэр ахтай холбогдоод за ер нь ингээд хэл сурах шаардлага үүслээ. Нэг уул ярьж байгаа юм чи одоо ингээд бас болохгүй байна. За тэгээд Австрал Сиднейд очиод амьдрал болохоор байна уу? Сурвал болохоор байна уу гэд эхлээд залгаж үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь тэр ах болохоор чи одоо ингээд гайваа ажилтай цалин хөлс чинь гайваа болол ер нь бол ирээд дими. Тэр тусмаа ингээд би чи тухайн үед 2 хүүхэдтэй байсан. 2 хүүхдийн сургуулийн төлбөр хэрвээ цэцэрлэгт явдаг бол цэцэрлэгийн төлбөр энэ төр гэдэг айгүй хэцүү. Чи өөрөө үнэхээр ирж чадаад болно гэж явуулдаг хүрээдэггүй гэдэгчсэн. Тэгээд нэг тухайн үед нэг тим яриа болоод өнгөрчээсэн. Тэгээд нөгөө 100 өнгөрөөд өвөл болсон чинь Монголын нөгөө агаарын бохирдол инээ тэрээгээд бас л нөгөө нэг явна гэд бодчихоор нөгөө нэг Монголд байгаа асуудлуудыг айгүй болж хараад идэм билээ шүү дээ. Тэгээд ингээд эмнэлгээр дүүрэн хүүхдүүд байна. Тэгээд эмнэлэг инээ тэрээгээд яг бид нартай ингэж яг тулахгүй байгаа ч гэсэн нийгмийн байдал нь өөрөө тийм асуудалтай юмнууд нь бүр ингээ анзаарагдаад байна. Тэгэл ер нь Австрали явж хэлээ сайжруулъя. Бас нэг гадаад орноор очиж ажиллаж амьдраад үзье гэд. Тэгэл шийдэл виза төлөлтөл 2019 онд виза гараад ирчихсэн. Тэгэхээр хэлний бэлтгэлээр наашаа ирсэн гэсэн үг. Тэгэхээр хэлний бэлтгэлээр би ирчихсэн. Тэгээд манай 3 болохоор намайг ирсний дараа виза мэдүүлнэ гэд зөвхөн миний виза гарчихсан байхгүй эхлээд. Тэгээд тэр чи яг 19 онд би чи 9 сард ирээд тэгээд 6 ирсний дараахан манай 3 виза мэдүүлсэн чинь айгүй удаан хүлээгдэж жагаад нөгөө татгалцсан хариу авчихсан бас. Тэгээ яагаад гэсэн чинь нөгөө санхүүгийн одоо нөгөө нэг чадамж гэдэг шүү дээ нөгөө мөнгө төгрөг үзүүлдэг шүү дээ бид нар чинь нөгөө нэг ингээд Австралид очиод сурах тэгээд амьдралын янз бүрийн кост юмнуудаа хангах гэдгээ баталчиж виз авдаг. Тэгсэн чинь манай 3-ыг яагаад гэсэн ямар ч байсан тийм шалтгаанаар нэг удаа татгалзал аваад тэгээд оны дараа 2020 он гарчиж байгаа юм тэр чинь. Тэгээд 2020 он гараад
12 сард билүү 1 сард байна уу? Дахиад мэдүүлээд 7 хоногийн дараа дахиад гарчижсэн. Манай 3-ын виза. Тийм. Тэгсэн чинь тэгээд тэр чинь 2020 оны 2 сарын 22-нд манай 3 ирсэн байхгүй. Тэгээд манай 3 яг онгоцны буудалтай буугаад за баг худлаа ирсэн хүнд тэгээд нөгөө нэг ковид болоод хил хаагдчихсан. Тийм бас адал явдалтай гэхүү нэг тийм ер нь бол нэг тийм тэгээд яг миний санахад 2020 оны 2 сарын 22-нд манай 3 буугаад 3 сарын 20-ноос нь юм байна. Австрали яг бүх нислэгээ зогсоогоод нөгөө локдаун болж исэн. Яа. Яг амжаад. Яг амжаад л орж ирэл. Тэгээд л ерөнхийдөө нөгөө ковид дээрээс нь бид нөгөө Австралид өнгөж ирээд одоо ингээд аж амьдралаа зохицуулах гэдэг явж байхдаа зэрэгцээд ковидын нөгөө сорилтуудтай тулж эхэлсэн байна. Яа. За ста нэрээ сонссон чинь кино үзэж байгаа юм шиг л болох гэж шүү. Ер нь кино эхэлж байгаа шүү. Өрөөн тэр Монголд тэр бас өөрийгөө давн дийлэх тэр мэдрэмжийг бас айгүй гоё ярьлаа л да. Тэгээ ер нь хүн бусдаас илүү те амьдрах бусдаас илүү гарахын оронд бусдыг ялахынхаа оронд хүн өөртөөгөө тэмцэж өөрийгөө ялна гэдэг хамгийн том бусдыг давхаас илүү хамгийн том ялалт гэж байгаа штэ. Тэгэхээр тэр их хилнээс доошоо аягүй сайн бууж чадсан байна. Тэг богинохон хугацаанд биш штэ. Ерөөсө жилийн дараа гэж яах шүү штэ. Тэгээд жилийн дараа бол тэр их юу жингээ тэг хамгийн гол нь бас жингээ бариад тэгээд өөрийгөө даван дийлнэ гэдэг чинь бас яг дүлгөөний хувьд бол одоо харагдчих штэ. Яа ингээд юм тууштай байх те өөртөө бас үнэнч байх гэдэг бас чадварыг бас ингээд яг ингээд тэндээс ахуулаад ингээ өөрийгөө дайчлаад амар явж ийн л да. Тэгээ би бас одоо ингээд яг битээр одоо ингээд цааш битээрийн ярилцлага дөнгөж эхэлж байгаа. Тэгээд баг дүгнэлтийн өгшөөл болох гэдэг юм л да. Тэгээд гих мэтчлэн тийм зүйлийг даваад ингээ өөрийгөө дайчилж байгаа хүний хувьд бол одоо ингээ харахад ажиллаа хийгээд 3 хүүхэдтэйгээ их нэртэйгээ Brisbane тэгээд ажлынхаа хажуугаар бас өөрөө бизнесээ босгоод зүтгээд явж байгаа гэдэг чинь бас яг тэр тууштай зангийн чинь бас нэг том илрэл юм уу гэж харагдчих штэ. Тий, таны хэлсэн яг зөв. Яагаад тэгэхээр нөгөө хүмүүс чинь гадагшаа өрсөлдөд байдаг. Яг үнэн өрсөлдөгч чинь ерөөсөө өөрөө л хэдийн. Өөрөө өөрийгөө даван дийлнэ гэдэг чинь та ямар нэгэн хүнтэй өрсөлдлөө гэхэд тэр хүнийг одоо ямар нэгэн байдлаар дээр нь гарах тийм боломж байгаа байхгүй юу? Тэгээд түрүүн нэрээ нөгөө нэг ярьсан дээр нөгөө богдуул руу авираад тэгээд чадаагүй гэж ярьжсэн шүү дээ тий. Тэрнээс гадна бас нэг хөвгчлөлтэй гэх юм уу бас нэг намайг тэр нэг жингээ хасах тийм зүйл рүү эргүүлсэн нэг зүйл нь бас бид нөгөө нэг Mobicom-оор ингээд янз бүрийн project янз бүрийн төсөл ингээд дуусны дараа ингээд аль хэлцээрээ ингээд нэг тэмдэглээд гардаг байхгүй. Тэгээ байжсэн чи манай нэг яг манай хэлцээний менежер ихч байсан. Тэгээ би тухайн үед бас тухайн үед чинь нөгөө нэг 95 6 7 гээд баг 98 8 оны хүүхдүүд ажилд ороод ирсэн. Тэгээ бид хэд ч маазраад ингээ юм ярьж байгаа та. Одоо би чи анх удаа орж ирэхдээ ерөөсө бүгдийн лахыгч гэж дууддаг байлаа. Гэсэн чи одоо ингээд нэг 5 6 жилийн дараа бүгд одоо орж ирж байгаа хүүхдүүд бүгд намайг ахаа гэдэг боллоо гэд ингээ ярихгүй жоохон маазраад. Тэгсэн чи манай тэр менежер тэгж хэлчихсэн. Бүгд намайг дөг гэж дууддаг. Тэгээд менежер над руу харж агаад яг тэр тухайн үед чинь нэг мааз тийм нэг тоглолч нэргсэн байдлаар ахаа гэд байна уу, гахаа гэд байна уу гэд хэлдэг байхгүй. За. Тухайн үед чи яагаад би ч нөгөө 100 гараа явцсан. Нэлээд чинтэй. Хүн чинь тухайн тийм үг одоо яриа чинь эмзэг тусдаг байхгүй яг үнэндээ. Тийм тий. Тэгээд тухайн үед инээдэм нэргээ болоод өнгөрчээсэн. Тэгэнгүүт дараа нь тэгээд дараа тэр чинь ингээ бодогдоод идэв. За манай менежер ихч маа тэгэж хэлсэн дээ. Тэгээд одоо яг юу болоод байна.
тэрнээ тэгээд ийм хоёр зүйлээ шалтгаалаад ер нь бол нөгөө жингээ хасцах, өөрийгөө даван тоолох гэдэг зүйл дээр л яаж эхэлсэн л тээ. Аа. Мундаг байна. Маш мундаг байна. Аа. За тийм байна. Тэгэхээр за Австралид ирж байсан үеэс одоо хоёлаа ярина. За ингээ Австрали улсыг сонгожээ. За хэл сурах хэрэгтэй юм байна. Гадагшаа гарах хэрэгтэй юм байна. Монголд хэцүү байна. Агаар утаа имлэг гэд. За тэгээд Австрали анх яг Brisbane хотоос өөр хотод бас амьдарч байв. Зөвхөн Brisbane хоттой буу. Тэгээ бид нар эхлээд ирэхдээ Сидней хотод бууж байсан. Яагаад тэгэхээр нөгөө хамт ажиллажсэн ах маань Сидней хотод байдаг. Тэгээд угаасаа таних хөнгөө бол надад орон руу явах чинь хэцүү шттэ. Тэгэл наад захын нөгөө онгоцны буудлын дээр тосож авах, ихний амьдрах байраа олох гэх зэрэгээр. Тэгээд Сидней хотод таньдаг ахтай байсан учраас тэр ах руугаа буугаад тэгээ манай тэр ах маань нэлээд дотноо бид тэд ч бас одоо баг ах トゥ шиг тийм болцсон. Тэгээд тухайн үед тосч аваад тэр ахын ахих нь нэг second bedroom орж ирсэн. Тэгээд би ч бүтэн сент бууж ирсэн. Тэгээд 2 цагийн зөрүү гэдэг чинь бас хөөрхөн зөрүүтэй. Би ч уг нь нөгөө Монголд байхдаа 6 цагаас босоод 7 цаг гэхэд жимдээ очиод 8:39 хүртэл баг юу тасглаа хийж ажилдаа эхэлдэг байсан байхгүй. Тэр шигэ болдод би Сиднейд 7 цагт бослоо гэж бодсон чинь нөгөө цагийн зөрүүнээс аль хэдийн 9 цаг болсон. Тэгээ нэгдэх өдөр нь санд буугаад маргааш нь. Тэгээд нөгөө Австралийн амьдрч айгүй эрт эхэлдэг аль 6-аас эхлээд 7 энэ ихэд бүх юм эхэлсэн. Би 9 гэж ирж хахад чинь аль хэдийн нөгөө бараг л нөгөө эхний нөгөө breakfast нөгөө эхний өглөөний цай магаа уугаад ингээ ажил баг дундаа орсон юм жисэн. Тэгээд яг эхний нэг 2 3 хоног дээр тэр жоохон хүндрэлтэй байсан. Яагаад тэгэхээр нөгөө цагийн зөрүү дээрээс нь газ эрт босч нөгөө ажил явах. Тэгээд Сидней ч маш том учраас нэг ажил олт чинь аюу хол за нэг цаг 30 минут тэрээр явах газар ажиллах шаардлага гарна. Тэхийн тулд өглөө 3-4 цаг гэж босох шаардлагатай. 3-4 цаг ч монголоор шөнийн 1-2 цаг болчихж байгаа байхгүй. Тех зэрэгээ тэгээд шууд өндөрлөлт бэрхшээл тийм үү тийм юмнууд очирч эхэлсэн л дээ. Тэгээд ирээд анхны ажил ямар ажилд оров? Тэгээд нөгөө монголчуудынхаа тэгээд л хөмөр гээд ажил хамгийн анхны өдөр явж утсан. Ямар вэ? Тэгээд төмөр дээр очиод мэдхгүй шүү дээ. Тэгээд барилга дээр ерөөсөө Монголд байхад ганц ч удаа тэ барилгын сайт майт дээр очиж үзээгүй хүн чинь ер нь бол амар шоконд ордог юм билээ. Тэгээд тэр нөгөө амар конфетри арт кейбордн дээр сууж исэн нөгөө comfort zone гэдэг юм дотор байсан хүн чинь тэр халуун наранд төмрийн ажил дээр гараад ирсэн тэр comfort zone тэр тухтай гэдэг зүйлийн үнэрч байгаагүй тийм бол яг үнэндээ. Тэгээд дээрээсээ ингээд хөл сасгараад зүгээр зогсож явахт хөл сасгараад тэгээд зөвхөн нөгөө заавал пасс юм хэрэгслүүдээ өмсөх хэрэгтэй. Тийм. Тэгээд би ч бас нөгөө нэг харааны шил байнг зүүдэг. Тэгээд харааны шилээ тайлчгаар бас нөгөө нэг өндөрлөлттэй учраас шилдэг яжсан чинь ингээд нөгөө хүс сурч орж ирэл ерөөсөө шил мэл маань ингээд байхгүй нөгөө нороод л ингээд. Тэгээд ингээд арчингууд нөгөө нэг төмөр барьсан гар марч нөгөө айгуу шороо тоостой байгаа шүү дээ. Тэгээд ингээд галтардуулаад ер нь бол эхний өдөр бол үнэхээр яг үндэ бол юу хийчихвэл гэж бодсон. Яг амар ажиллаа бол амар сандгийн билээ ингээд нэг халуунд air conditionтэй офис хүүтэнд халаалттай офис сууж исэн хүн чи эренгүүтээ тэгээд нэг тийм
нөхцөл байдалд орчоор яг амар шоконд орчихсон шүү. Яагаад би бас ингэж асууж байна гэхээр бас яг ямар байсан эхний өдрийн талаар асууж байгаа нь бас сонсож байгаа сонсогч нар маань бас наашаа ирээд за бас ингээд таньдаг хүмүүсээрээ бас хэлүүлээ. За чи бол эхний ажилчин бол за төмрийн ажлаас эхэлнэ гэд сонссон байгаа хүмүүст ер нь бол яг сэтгэлийн бас бэлтгэл болох маягаар иймэрхүү сая асуултыг асуулаад яг ер нь бол яг тийм байдаг. Тийм байдаг ч гэж сонссон дуулсан. За тийм байна. За Brisbane хотод одоо хоёлоо нүүж ирсэн. Тэгээд Brisbane хотынхоо хоёлаас хэр газар вэ? Цаг агаар, амьдралын ханш, тэ ажлын олдоц хэр байдгийн талаараас ярина. Хүмүүс маань ихэнхдээ Melbourne, Sydney гэж л ярьдаг л та. За тэгээд одоо Brisbane хотынхоо хоёлоо талаар хүмүүстэй ярив. Тийм. Тэрнээс өмнө цацаагч би нэг юм ярих гэж бодсон юм. Бид нар Sydneyд ч бас тийм ч одоо 3-4 жил ч бас богинохон хугацаа биш л. 3-4 жил амьдэрсэн байхгүй. Тэгээд манай охин Сидней хотод төрж байсан. Одоо манай охин 3 настай. Тэгээд яг үргэлжлүүлээд ярихад төмөр мөмөр гэд ингээд ажлууд яг эхний өдөр тийм байсан ч тэгээд бас нэг дасан зохицоод ингээд төмөр хийж үзээд labor гэж ярьдэн шүү дээ. Нөгөө нэг барилга дээр бас нэг ингээд юу л байна, хог шуурдан, юм зөөн ийм ажил хийж үзээд дээрэс нь хүргэлтийн ажлууд бас байдаг. Одоо хоол хүргэлт, Amazon гэж ярьж байгаа юм, Sherpa гэж байгаа юм. Тэгээд тэр ерөөсөө тэгээд төмөр дээр нөгөө шантраад ирэхээр хүн чинь өөр ямар боломж байна гэд хайж эхэлдэг байхгүй. Тэгээ өөр ямар боломж байна гэд тэгсэн чинь манай тэр одоо нөгөө намайг тосч аваад ингээд байр болж гэсэн ах маань тэгж за чи жолооны өнөглөх авчих юм бол ер нь муухан дипломноос дээр байдэн шүү гэдэг чийсэн ахгүй. Тэгээ би 9 сард буугаад 10 сарын 7 нөгөө Labor Day болдгийн. Тэгээд 9 сараас 10 сар хүртэл чинь тэр янз бүрийн ажлуудыг ингээд гол руу хийж үзэж явж байгаад яг тэр нэг амралтын өдрийг тааруулаад би нөгөө жолооны тест аппликейшн дээр суулгаж уншсаар юм байгаад тэгээд тестээ тэр Labor Day-ийн дараахан өгөөд тэгээд сарын дараа нөгөө жолооны хотын жолоо гэж ярьдэн шүү дээ. Бид нар тэр шалгалтаа өгөөд жолооны үнэлгээ авчихсан байхгүй. Тэгсэн чи яг үнэндээ нэрээ зөндөө боломж гарч ирдэм байлээ. Жолооны үнэлгээтэй тэг янз бүрийн хүргэлтийн ажлууд дээрээс нь одоо Australian Post чинь хүртэл нөгөө нэг Австралийн үнэмлэгтэй байх яг шаарддаг байхгүй хамгийн ихний шаардлага нь л. Тэгээд ирсэн чинь хөөрхөн нөгөө хүргэлтийн ажлууд байна. Янз бүрийн жолоо бариад явах ажлууд гарч ирж байгаа. Дээрээс нь нөгөө ковид болсон чинь Сиднейд заавал 1 жилийн дараа нөгөө Uber-т явах тийм болцол нь нэгддэг байсан болвол ковидоос шалтгаалаад бидрийг бас нэг за боломжтой бол нэг 6 сармаар Сиднейд жолоо барьсан бол бас тэр эрхийг нээж өгөөд тэгээд зэрэгцээд нөгөө нэг DD гэдэг шинэ такси компани гарч ирж байсан. DD тэр Uber гэдэг хоёр такси машинаараа бас нөгөө такси хийх боломж нь үүсээд ингээд явдаг байхгүй. Тэгээд бас тэр чинь тэгээд яг тогтмол ажил биш болохоор өнөөдөр байгууллаа гэхэд маргааш бас орлого байх уугүй юу гэдэг ингээд нөгөө баталгаатай биш байсан учраас заавал нөгөө бас ажил хайж эхэлсэн. Гэхдээ яг нөгөө нэг төмөр бас хийчмээргүй шүү дээ нөгөө бас хүний бие чи ер нь бол нөгөө яаж бага энерги зарцуулж одоо амьд үлдэх вэ гэдэг тийм нөгөө даалт ухамсар нь гэрлүү шиглүүлээд байгаа учраас ялчгүй л тэгэл нэг хөнгөн ажил хайх тийм цаанаасаа хэрэгцээ шаардлага гарч ирсэн байхгүй. Тэгээд азар манай нэг одоо тэр анх би нөгөө нэг тэр ахынхаа нөгөө нэг second bedroom-д байсан гэсэн шүү дээ. Тэр ахтай нийлээд ингээд дөрвөлээ нэг юм joinery-гийн ажил руу орох тийм боломж гарч ирээд тэгээд энэ ажлыг эхэлчихсэн юм Сиднейд. Сиднейд.
Тий, Сиднейд эхэлжсэн. Тэгээд бас л ялгаагүй нөгөө нэг компьютерийн ард байсан хүн чинь бас л ялгаагүй нөгөө нэг янз бүрийн багаж төхөөрөмж за наад захын нөгөө ингээ хэмждэг метр тэгэл марандаага ингээд бариад явахаар чинь ямар ч туршлагагүй хүнд чинь бас нөгөө зааж сургах тийм хүн хэрэгтэй болт юм. Ер нь л тэгэл ямар нэгэн хүний тусламжгүй бол бид нар чинь тэ аль ямар нэгэн хүний тусламжтай байж ээж бид нар нэг дэмэндээ л явж ээж тэгэл нөгөө нэг survive хийж байгаа юм чи амьд үлдчихэж байгаа юм чи. Тэгээд дөрүүлээ нэг team ажил руу ороод хоёр нь яг гайгоо нэг team нөгөө модсод форм хийдэг team туршлагатай хоёр нь ямар ч туршлагагүй хүмүүс ороод ингээд ажиллаж байсан. Хоёр нөгөө одоо зарим хүмүүс мэдж байгаа бол Topnot гэдэг компани байсан. Тэр компани ажиллаар яг Сидней хотын яг төвд нь нэг team ажил хийж эхэлж байсан. Тэгээд тэр ажлаа ер нь бол нэлээд хийсэн юм аа. Тэгэж явж байгаад ковид болоод ковидын улмаас нөгөө бид шатдаун болоод бизнесүүд чинь нөгөө санхүүгийн асуудалд ороод эхлэхээр хүмүүсээ хаалж эхэлдэг. Тэгээд 21 оны 7 сард бид нөгөө нэг угаасаа ковид яг нөгөө ирчээ авцсан хэцүү үе байсан. Ажлаасаа халагдаад. Тэгээд 7 сард манай охин ч яг төрч таарсан. Тэгээд ажлаасаа халагдсан. За ингээд тухайн үед нөгөө хүүхд төрөөд ингээд завгүй явж байгаад яг нөгөө нэг Сиднейгийн эмнэлэгт охиноо төрүүлчихэд маргааш нь нөгөө гэртээ ирдэг байхгүй. Тэгээ гэртээ ирээд мэйлээ шалгасан чинь би яг нөгөө joiner ажил хийж явах явцдаа нөгөө байнга нөгөө мэрэгчлийнхээ ажил руу apply хийгээд л байдаг байсан. Тэгээл зарим нь яриад зарим нь тэнцэхгүй байна гэсэн хариу аваад байжсэн чинь яг охиноо төрүүлчихэд гэртээ ороод ирсэн чинь мэйлээ шалгасан чинь Amazon-оос надаа нөгөө ажлын ярилцлаганд дуудсан байдаг аахгүй. За. Тэгэл би ч энэ ч яг ячагт яг нөгөө миний мэрэгчлэр яг ажиллаж байсан мэрэгчлэр ажлын ярилцлаганд дуудсан. Тэгээд нөгөө хөөрсөн сэтгэлээрээ за миний охин чинь Amazon-ы ажлын ярилцлагатай ирсэн байна. Би одоо энийг боломжийг авах ёстой юм байна. Гэт ингээд дотроо шууд бодонгуудаа би дараа 7 хоногийн нэгтгэн шууд ярилцлаганд нь очно гэд ингээд шууд бүгэлчдэг аа. Тэгсэн чинь тэгэж бүглээд цагийн жоох яарууд хийцэн юу хариулт өгсөн байлээ шүү дээ одоо бодоод. Тэгээд бүглээд Amazon-ы ярилцлаганд одоо юу бэлтгэх хэрэгтэй юм байна, яад юм байна гэд ингээд интернетээс олоод хайгаад үзсэн чинь бүр тэг хөгжөөд одоо энэ хэдэн сарын сургалт хэдэн 7 хоногийн бэлтгэл шаардлагатай байсныг мэдлгүй 7 хоногийн дараа би одоо ярилцлаганд ч очно гэд ингээд бүгэлчин байсныг арай хурдан шийдвэрлэл яатсан байсан. Гаргацсан байсан ингээд одоо жоохон харамсдаг. Тэгээ яг Amazon-ы ярилцлаганд орсон л да эхний нэг 2-3 хүнтэй уцаар ярьдгийн утсан дээр ярилцлага хийдгийн. Тэгээд нөгөө on-site interview гэдэг нөгөө on-site гэж ярьдгийн нөгөө за очиж ажиллах хүмүүстэйгээ ярилцах тийм боломжтой байдаг юм лээ л да хамтарч нөгөө баг болж ажиллах хүмүүстэйгээ. Тэр хүртэл яваад тэгсэн чинь яг нөгөө ковидын үе болохоор бид нар чинь яг ингээд Zoom, Teams дээр бид нар ярилцчихсан баха. Одоо Microsoft Teams байсан шиг санагдаж. Тэгсэн чинь нэг нь Инэтгээс нэг нь яг Сидней хотоос ингээд хоёр дээр ярилцах болоод тэгээд нэгдүгээрт Zoom энэ онлайн ярилцж надад бол маш хүндрэлтэй байсан. Үгэн сайн сонсогдохгүй. Дээрээс нь нөгөө Инэтгээс оролцож хүн яг нөгөө миний дээр ажиллах ахлах тийм инженер байсан. Тэр хүний аяллахыг юусоо ойлгох. Англи хэл тийм сайжраагүй байсан. Дээрээс нь одоо нөгөө энтхэг аялахтай хүнтэй ярилцлаганд орсон бүр маш олон удаа нөгөө та нөгөө асуултад автаад өгөөч гэж
одоо асууж одоо тэр хүн бол за гэж баг хийсэн л ах гэж би одоо бодохоор. Тэгээд Amazon-ы ярилцлаганд тэр on-site интервью хүртэл яваад тэгээд 1-2 хоногийн дараа аачлаараа ингээд бид нар өөр хүнийг ингээд ажиллуулахаар боллоо гэсэн хариу аваад. Тэр ер нь бол амар харамсаж байсан тэрэн дээр. Тэгээд тэрнээс хойш ер нь бол айгүй олон ярилцлагад орсон. TTK гэдэг тэгээд жижигхэн дата центрууд байна. Яг мэргэжлийнхэн дагуулууг нь ингээд аплай хийгээд уг нь миний нөгөө резюме сонгогдоод идэх юм. Тэгээд ярилцлаганд ирэхээр жоохон яадаг юм байгаа. Өөрийнхөө нөгөө илэрхийлж ярих чадвар дутаад байсан юм шиг санагддаг. Тэгээд ер нь мэргэжлийнхээ ажлыг олж чадаагүй дээ. Гэхдээ яг бас одоо ч гэсэн бас ингээл юундаа шантрах уу ажлынхаа хажуугаар энэ бас бизнесийн хажуугаар бас өгөөд сонирхол юм даас тий ингээс ярилцлаганд ороод бас тэрэнд бэлдээд ингээ явна гэдэг чинь бас л туршлага судалж байгаа энэ л нэг илрэл штэ. За тэгэхээр одоо Brisbane тавилгын угсралтаараа joiner cabinet maker-аас ажиллаж байгаа тий. Тэгэхээр ажлынхаа талаар хоёлаас яг ямар ажил гэсэн үг үү? Ажлаа тайлбарлал. За joinery cabinet maker гэхээр монголоор бол нөгөө тавилга угсардаг. Одоо ингээд бид нар одоо гэрт гал тогоо хувцсны шүүгэнэ тэр гэдгийг Австралид болохоор бүгдийн нөгөө нэг барилга барьж байгаа компани бүгдийн ингээд хийгээд тэгээд зардаг байхгүй юу? Монголд болохоор бид нар чинь нөгөө нэг байраа авсныхаа дараа захиалга өгөөд өөр компаниар ингээд хийлэгдэж шүү дээ. Тэрэн шиг биш. Австралид болохоор бүх юм нь эхнээсээ төлөвлөгдсөн ийм дизайнтай, ийм загвартай, ийм тавилга ингэж орно гэд тэрнийхэн дагуу за тэгээд хэрвээ хүн тэгээд худалдаж авсан бол бас тэр худалдаж авсан хүнийх нь сандлыг бас оруулж тэр хүнийхэн захиалгаар бас тавилгыг хийгээд ийм тогтолцоотой Австралийн хувьд болохоор. Тэгээд тэр нь болохоор яг угсралт гэхээр ингээд ямар нэгэн одоо нэг үйлдвэр байдаг аахгүй тавилга одоо энэ нэг юм бокс гэж яриад байгаа юм. Манайхаа одоо юу гэх юм нэг тавилгуудын ингээд нэг дөрвөлжин болгоод тэгээд яг нөгөө барилгын сайт дээр ирэнгүүт нь бид нар яг нөгөө зургийг харж байгаа зургийн дагуу яг тэр зурагчинд болгоод ингээд угсраа тавьдаг л товчоор тайлбарлах юм бол тийм ажил гэсэн үг. Тэгэхээр ер нь сонсож байгаа хүмүүс маань бас бодож байгаа хэл та. За тэгвэл ийм ажилд орё хийя гэхээр ер нь мэргэжлийн сертификат хэрэгтэй байдаг бах. Тэгэхээр ямар нэртэй сургалтын сертификаттай байх ёстой гэдэм болов? Тэгээ cabinet maker гэдэг мэргэжил байдаг. Ер нь бол нөгөө TAFE гэдэг байдаг шүү дээ. Манай одоо энэ Австралийн хамгийн том коллежүүдийн нэг. Энд cabinet maker, furniture maker гэдэг тийм мэргэжлүүдээр сурах боломжтой. 10 за full timer бол 6 сар, 10 part timer бол 12 сар сураад тийм сертификат авах боломжтой байдаг. За бидний хувьд болохоор нөгөө дүйцүүлж авах гэдэг сертификат 3 гэдэг ингэжлээ нь болохоор ажилласан туршлага тэгээд ажиллаж байсан компаниудаас тодорхойлолтуудаа аваад тэгээд 2-3 жил ажил туршлагаа баталгаажуулаад тэгээд тэр сертификатыг авах боломжтой байдаг. Тийм байна. За түрүү хоёлаа асуулт руу буцаж ирэж орно. За Brisbane хотод юу вэ? За Brisbane хотод анх ирэхэд бол маш халуун байсан. Халуун газар. Тэгээд яаж мэдсэн бэ гэхээр одоо ингээд өглөө 6 цаг гээд ажил эхэлж байгаа шүү дээ. Дийлэнх одоо барилгын ажлууд. Тэгээд 6 цаг 6:30 гээд ажил дээр очиход аль хэдийн 30 градус хүрсэн байж.
Дууны улиралд. Аа. Тий. Тэгээ яг бид нар нөгөө дотор ажилладаг болохоор бас гайгүй тэгээд дотгошоо ороод ажиллачаар нөгөө халууныг тэгж айхтар мэдрэхгүй байгаа юм л. Тэгээд Сиднейгээс яг өмнө Сиднейд амьдарч байгаа Брисбенд ирэхээр чинь харьцуулаад идэг юм билээ. Юмнуудын. За Наад захын тий харьцуулахаар за яг нөгөө хүн ам мэдээж багтай. Тэгээд тийм амар бужигнсан юм бол байгаагүй. Яг анзаарчихсэн зүйл нь болохоор нөгөө энэ явган хүний зам амар нарийнхан санагдчихсэн. Brisbane дөө. Ингээд тийм Brisbane ингээд явхаар за нэг хүн л ингээд нэг алхаад явах тийм замтай. Тэгээд хоёр хүн зөргөөр бол заавал нөгөө зүйлэг рүү ингэж барчаад яадаг ч юм. Тэр амар анзаарэгдэжсэн. Тэгээд яг амар төвжрэлтэй юм байна гэж би анх бодож ирсэн. Яагаад тэгэхээр нөгөө Brisbane ч нөгөө гол яг Brisbane хотын дундор ингээд Brisbane гол гэж байдаг. Brisbane гол гэдэг ингээд урсж ярьдаг маш олон гүүрүүд байдаг тэрийг давсан. Тэгээд нөгөө нэг peak таймаар нь болохоор нөгөө яг ажил харах, ажил цуглах, хичээл тарах үеүүд дээр нөгөө гүүрүүд маань жоохон хичээл үүсдэг. Тэгээд яг тэр нь болохоор нэг 4-5 цагийн хооронд л байсан юм билээ. Тэгээд би яг нөгөө ирээд анх ажил маань 4-5 гэж тараад байсан болохоор яг тэр ачааллын үеэр нөгөө гүүрт авах шаардлага гараад ирсэн учраас бүглэртэй газар ирчлээ. Сидней юм байгаагүй гэдэг харьцуулж ирсэн. Тэгээд нэг 6 сарын дараа одоо бид нар бараг жил гарсан болчлоо. Ингээд хаач газар тасхын тэгээд тасаад ирэхээр Brisbane-с гоё газар болж ийн л та. За. Ашгүй. Мо сэтгэлгээтэй байгаад ах шиг байна гэж бодсон ашгүй. За эрг рүүгээ орлоо л доо. Тэгээд нөгөө нэг бас нэг авууштай зүйл нь яг бидний анзаарснаар энэ Queensland мужийн сургалтын систем, хүүхдийн сургалтын систем ер нь бол нэлээд сайн юм шиг санагдсан. Одоо New South Wales, Sydneyд байгаа сургуулиудаас эднийх айгүй шахаж хүүхдүүдэд шахаж араас нь хөөцөлдөж байнга ингээд нөгөө эцэг эх рүү мэдээлэл өгч мэйл бичиж за танай хүүхэд чи ийм явцтай байж шүү энэ дээр нь анхаарал өгөөрэй ийм одоо нөгөө assessment гэрийн даалгаврууд нь орж ирээгүй байна энэ дээр хүүхдтэйгээ ярилцаад өгөөч гэх зэрэгээр хүүхдүүд ер нь айгүй анхаарал тавьдаг гэж санагдсан. За тэгээд нөгөө Brisbane-ыг сонгосон шалтгаан нь болохоор тэгээд нөгөө joiner-ийн ажлаа 3-4 жил Sydney-д хийгээд бас ингээд харсан чи яг адилхан нөгөө comfort zone гэдэг юмд ороод суулцсан байхгүй юу? Бас л нөгөө нэг өөр дээр дүгнэлтийгээд эргээд харахгүй юу? За одоо юу болж чинь нэг 2-3 жил Австрал дээрээ амьдарчлаа. Тэгээд харсан чинь яг үнд цалин хөөсчихсэн гайгүй аваад байгаа юм шиг хэрнээ зардлага яг нөгөө авч байгаа цалин хөлс нь тэр чигтээ гарч явж байгаа юм шиг харагдсан. Тэгээд чи одоо юу болж юм за ямар боломжууд байна гэдээ ингээ харсан чинь ерөөсөө нөгөө санхүү дээр эхлээд дүгнэлт хийж эхэлж байгаа. За яг юу байна гэхээр хамгийн нөгөө сургууль хүүхдүүдийн сургалтын тэгээд өөрсдөө сурж байгаа бол өөрсдийн сургалтын төлбөр гэж санхүүгийн хувьд одоо ингээ 3 том зүйл байдаг. За нэгдүгээрт нь сургалтын төлбөр, хоёрдугаарт нь эрүүл мэндийн даатгалын төлбөр. За бид нар нөгөө нэг төр визагаар байгаа нөхцөлд бид нар заавал нөгөө эрүүл мэндийн даатгалаа төлж тэрийг нөгөө дараа нь эмчид үзүүлэх гэхэд нөгөө буцаад клейм хийж таллын ч бас авдаг байхгүй. За эрүүл мэндийн даатгалын төлбөр, дээрээс нь байрны түрээс гэдэг ийм 3 зүйлээ шалтгаалаад нөгөө авч байгаа цалинж гарч яваад байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд хүрэхгүй. Тэгээд энэраас яаж сулрах вэ гэхэд тухайн үед чинь нөгөө ковидын дараа маш олон хүмүүс Австралийг зорж Австрал руу орж ирсний улмаас тэр тусмаа нөгөө Сидней хот чинь маш олон хүний нөгөө очиж
очиж сурах, амьдрах тийм хотуудын хүсэл хотуудын гэх юм уу нэг болцсон байсан учраас нөгөө байрны үн амар хөөрөгдөжсэн. За нэг 2 bed room апартмент чинь ерөөсө 1000-аас дээш гараа явсан. Манайх нөгөө Waterloo гэдэг нөгөө одоо cityтэй жоохон эргэн тойрон бичүүдтэйгээ жоохон нэг арай жоохон үнэтэй area байсан юм шиг байна. Анх эрэхтэй л тэндээ ирсэн болохоор нөгөө тэндээсээ салдгүй юм билээ. Нөгөө хүүхдүүдийн сургууль дээрээс нь өөрсдөө ч гэсэн тэндээ тасцсан. За тэгсэн чинь нөгөө байрны үн тэгэл хүүхдүүдийн төлбөр энэ төр гэдэг нөгөө орж ирсэн цайлан чинь тэр чигтээ гарч явчихад байсан. За тэгээд их нэртэйгээ ярьж байгаад ямар боломжууд байна гэдээ ингээ харсан чинь за эхлээд сургалтын төлбөрөөсөө салъя гэд боломжууд хайсан чинь Brisbane болон Melbourne-д спонсоршип визагаар ажиллаад одоо ингээд явах юм бол хүүхдүүдийн сургалт энэгүй юм байна. За тэгээд тэгвэл одоо ямар нэгэн байдлаар хөдлөе. Melbourne юм уу Brisbane руу зорио гэдэг тийм шийдвэр гаргаад тэгээд Brisbane-д манай Mobicom-д ажиллаж байсан. Одоо энэ яг мэргэжлийн дагуу салбарт ажиллаж байгаа мундаг ах байгаа. Тэр ах руугаас алгаад за ахаа танай хот руу нүг гэж байна. Та надад байр inspection гэдэг би нэг хэд хэдэн байр ингээд үтцсэн бүгэлцэн inspection хийх шаардлагатай байна гэд. Тэгээд ах руугаа ирсэн чинь манай ах нөгөө хамт ажиллаж байсан ах маань тэгэлгүй ах уу гэд. Тэгээд хаана ямар ариад амьдруул зүгээр үү гэд бас нөгөө мэдхгүй шинэ хот учраас нөгөө амьдарч байгаа ахаасаа зөвлөгөө аваад асуусан чинь за манай тэр ахын ажил нь өөрөө West End гэдэг одоо яг манай байгаа энэ ариад байдаг. За дээрэс нь энэ ариад байгаа энэ Brisbane State High School гэдэг сургууль Brisbane-д хамгийн өндөр рейтингтэй ийм public school байгаа. Тийшээ ирж суурьсан дээрээ. Тэгээд нөгөө ахынхаа зөвлөмжийн дагуу West End-д хамгийн анхны үдсэн inspection хийсэн байр хамгийн нөгөө ганц байр руу apply хийгээл тэгээд шууд нөгөө бүлдэг менежер руу за бид нэг Сиднейгээс очих гэж байгаа. Бид нарт ингээ байраа зөвшөөрөд өгөөч гэж шууд яриад тэгээд ер нь бол айгүй хурдан хугацаанд Brisbane-ийг зориод тийм шалтгаанаар сонгоод тэгээд Brisbane ирсэн байна. Тэгэхээр бас хүүхдтэй хүмүүс маань бас мэдмээр байна шүү. Тэгэхээр Melbourne Brisbane ер нь бол спонсор визтэй хүмүүсийн хүүхдэнд одоо сургалтын төлбөр нь чөлөөлөгдөж гин гэсэн үг. 100% төлбөр төлөхгүйгээр тэгээд сургалтаа явж байгаа. Одоо манай нэр хүүхдүүд нь нэр хэдтэй хүүхдүүд илээ 3 хүүхд нь. Манай том ч одоо 14-тэй. Би ирж байгаа оюутан байхдаа манай том өөдгөрчээс аахгүй. Тэгээд дараагийн хүү маань 12-тай. Тэгээд охин маань 3 настай. Хөөх нэлээд хол зайтай төрсөн юм штэ. Баг нь. Одоо бас нэг том мэдээ те удахгүй манайх бас хүч нэмж байгаа. Тийм би. Алтар дэх юм. Яасвал баяр хүргэе таяртай. За баярлалаа. За. За тийм байна. За хоёлоо Montfred ачаа тээврийн компани хадлаар ярина. Дэлгөө маань нэлээд яриасаг залуу байна. Тэгээд яарахчилж асуултууд руугаа орохгүй бол уул нь ингээл яриад айгуу гоё ингээл айгуу гоёгоо сэдвүүд гарч ирж гин хүний бас санаанд орохгүй бас асуугаасаа гэсэн асуултыг маань хүртэл ингээл яриан дундаа авчуулаад бас айгуу өгөөжтэй подкаст болж гин гэж харж байна. Тэгээд за Montfred ачаа тээврийн компани бас хэдэн онд байгуулж яваа. Тэгээд анх ер нь за одоо ингээл тавилгын угсралтаар ингээл ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхэд яагаад энэ үнэтэй бизнес руу бас орё гэж санаа төрсэн бэ? Ерөнхийдөө Сиднейд байхад бид хоёрт санаа байгаад байсан. Яагаад тэгэхээр нөгөө Монгол бас нэг ганц хоёр компани захиалга авч явуулж байсан байхгүй. Тэгээд тухайн үед ингээд ачаа явуулахад амар үнэтэй байсан. Тэгээд за нэг компаниас одоо ер нь бол нэг хүний захиасын дагуу юм явуулахаар нэгдүгээр амар үнэтэй байсан. Дээрээс нь ингээд хизээ явах, яах юм ямар ч тодорхойгүй.
ингээд нэг юм тодорхойгүй байдал дээр дээрэс нь одоо нөгөө Монголоос хүмүүс за энэ ачааг хідээр явуулах вэ гэдэгэнгүүд нь өмнөх явуулж байсан ч үн хэлчингүүд дараа нь нөгөө үнэн нь ингээд өсдөг ч юм уу те. Ийм нэг юм шалтгаануудын улмаас за нэг ийм компани байгуулъя гэсэн санаа Сиднейд байхад төрж явж байгаад тэгээд Brisbane дэрсэн чи ийм үйлчлэгээ явуулдаг компани байхгүй байсан. Дээрээс нь хүмүүсийн хэрэгцээ шаардлага бас бага зэргийн судалгаа явуулсан чинь бас яг Сиднейг бодоход тийм олон хүн байдаггүй ч гэсэн бас боломжийн бас явуулж юм шиг харагдахаар нь тэгээд бид 2024 онд энэ компани байгууллаа. Одоогоор бас яг нөгөө юундаа орцсон л юундаа. Огтмол нэг 14 хоногтоо нэг агаар ячаа Brisbane-с гарч байгаа. Гэхдээ бид хоёр бол аль болох нөгөө Австралийн бүх хот руу хурц үйлчлэгийг зорилт болгоод ажиллаж байна. Яагаад тэгэхээр одоо зөвхөн Brisbane юм уу, Sydney юм уу гэд хэлчихээр бусад бас нөгөө хэрэглэгчтэй хайчаад байгаа юм шиг санагдаад. Тэгээд яг амар өндөр ашиг энтер гэхгүйгээр ямар ч хэл байсан бүгдэнд нь хүрээд ажиллаад үзье ихний удаад. Дээрээс нь хүмүүсийн цаг зав одоо айгүй үнэтэй шүү дээ энэ Австралид. Тэрийг яаж аль болох багасгах. За гэрээс нь ер нь бол бүх ачааг ашиггүй ч хамаагүй очиж аваад ингээд Монгол руу явуулах тийм үйлчлэгээ яг гэдэг үднээс л энэ компаниг нээж ажиллуулад явж байна. Тэгвэл бас бусад ачаа тээврийн компаниудаас бас өөр юм биш үү? Тэгэхээр мэдээж за ачаа тээврийн бизнес ороход мэдээж бэрхшээлтэй зүйлүүд гарнаа. Тэгэхээр ер нь ямар бэрхшээл гарч ирж байна? Гарч байсан бэ? Одоо гарч байна уу? Ерөнхийдөө анхны зорилтод хэрэглэгчд нь болохоор нөгөө жижиг дунд бизнесүүд байсан. Монголоос ямар нэгэн байдлаар Австрал руу худалдаа авалт хийгээд тэрийг Монгол руу авах тийм хүсэлтэй бизнесүүд рүү чиглэж нээж яагаад тэрний хажуугаар бас ингээд нөгөө төвөр карго буюу шуудан ачааны үйлчлэгийг бас хажуугаар нь аваа явъя. Энэ үйлчлэгийг нэвтрүүлсэн. Хамгийн том хүндрэл бэрхшээл гэх юм бол одоохондоо манайхан нөгөө нэг Монгол дахь хэл гайлын дүрм журмыг яг таньж мэдвэл хүмүүст жоохон хүндрэл бэрхшээлтэй байна. Яагаад тэгэхээр нөгөө Монголын хэл гайлаар зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүнээс хоёрыг л татваргүй оруулах боломжтой байдаг байхгүй юу? Одоо нэг хоёр ширхэг одоо монголчууд их явуулж байгаа нь болохоор витамин аягүй явуулах сонирхолтой байдаг. Тэр нь бол уг нь бол хориотой. Тэгээд хоёроос дээш болох юм бол гайл дээр хураагдах, татвар гарах энэ тэрэ гэдэг юм асуудлуудтай байдаг. Тэрийг нөгөө тайлбарлаж ойлгуулахад нөгөө хэрэглэгч жоохон өндөрлөлтэй байна яг одоогийн байдлаар. Яг хөө тэрийг нөгөө аль болох зөв талаас нь тайлбарлаж мэдүүлчих гээд ажлуудаас явж байна. За тийм байна. Өөр ер нь бэрхшээлтэй тал юу вэ? Одоо ингээд жишээлбэл тэн чинь юу вэ? Агаараар явж байгаа тий? Газраар агарын ачаа гэсэн. Тэгэхээр бас бичиг цаасны асуудал дээр тий ингээ Австрали ус чинь ер нь бол бас л бичиг цаас дээр ер нь их л хашир үздэг, хатуу үздэг, хүлээлттэй бас орно штэ. Ер нь энэ бизнесээ ингээд эхлүүлээд ингээд хүмүүсийн ачаа аваад ингээд явуулахад бас Австрали талаас явсан ямар шаардлага тавьдгийг. Австрали улсаас яг нөгөө стандартын дагуу гэдэг угаасаа нөгөө нэг том салбар учраас бүх стандарт юмнууд нь бүгд баталгаажсан, тогтворчсон байдаг учраас ерөнхийдөө тэрийгээ дагаа явж бол гайгүй. Тэгээд нөгөө хүндрэл бэрхшээл нь гэх юм бол одоо ингээд цаг агаарын байдлаар шалтгааллах бас нэг нөгөө ачаануудад дэлээ үүсэх жоохон хоцрогдолтой болох юм уу? Тийм нийслэлгүүд бас цоцлогдох, хоошлогдох
тийм асуудлууд бас гарч байна. Яг одоо ойрын гэх юм уу? Тийм Тийм тий. гарч байгаа асуудлууд бол тийм. За тэгээд хоёлоо үйлчлэгийнхаа талаар бас дэлгэрэнгүй ярина. За тэгээд нэг жишээлбэл нэг хил ачаа нь одоо бас хэдэн доллар байх уу? Тэгээд мэдээж агаарын ачаа юм чинь бол ойролцоогоор бол нэг хоноод 2 хоноод очиж гин үү? Нислэгээс шалтгаалдаг. Тэ ямар нислэгт хийж байгаа. Тэгээ нэг хил ачаанууд за чи Brisbane-с Улаанбаатар руу гэж үзээ л да. Тэгээд Brisbane-с бид нар бол 1 кг ачааг $18 гэж байгаа. Яг нөгөө бид нар чи бас энэ салбарт ажиллаж байгаа компаниуд бас нөгөө үнийн дүүцүүлчих гээд нэг ихээс нөгөө хэрэглэгчтэй бодоод хамаагүй өндөр үн тавьж болохгүй. Дээрээс нь нөгөө үнээ бас хамаагүй хямдруулж болохгүй. Ягаад тэгэхээр нөгөө бизнесийн ёс зүй, шударга өрсөлдөөн гэх зүйлүүд дээр тулгуурлаад энэ үйлчлэгээ үзүүлж байгаа компанитайгаа ер нь бол адилхан л байлгах тийм зорилготой байдаг. Тэгээд Brisbane-с $18-оор явж байгаа. Бусад хотуудаас нөгөө янз бүрийн очиж авах энэ тэр кост эмэгдээд бид нар нэг шаталсан үнийн дүн гаргацсан байгаа. Манай Facebook болон вебсайтууд дээр тэр үнийн дүнгууд бол байж байгаа. Нэр тийм доороос комментээр бас сонсож байгаа хүмүүс маань бас ороод үзээрэй. Тэгээд Monfreight гэж юм үү те? Яг ямар пэйж хаяг байгаа вэ? Тэгээ Monfreight гэдэг Facebook page байгаа. monfreight.com.au гэдэг вебсайт байгаа. Тэгээ вебсайт руу орчих юм бол цаашаа дамжаад ингээд Facebook нэтрэгээд линк хийж болно. Тий. За тэгэхээр бас доороос комментээр оруулаад үгүй манайхан бас идэвхтэй үйлчлүүлээрээ бас Brisbane байгаа хүмүүс маань хүртэл бас ойрхон хажууд ч юм байна шүү. За тэгэхээр ер нь манай монголчууд ер нь ачаа явуулахдаа юуг илүү төлөх вэ? За түрүү витамин гэдэг чинь те ер нь тэгээд хоол хүнсэж уух зүйл, сим тараа гэдэг ер нь 20-той бараа ачаанд бас хийх үйлдэлүүдийг ер нь хэр гарч ийн. Тэгээд яг юу хордгийг бас сонсож байгаа хүмүүс манаас энүүгээр бас мэдээлэл олоод аав гэж бодож байна л да. Яг ялангуяа агаараар явуулж байгаа ачаан дээр бол яг юг хордгийг юун дээр анхаарах хэрэгтэй үйлчлүүлэх гэж байгаа хүмүүс маань. За ерөнхийдөө Монгол манайхан болохоор дийлэнхтэй хувц сунаар витамин тэгээд чихэр боо гэж ерөнхийдөө нөгөө хувийн хэрэгцээний юмнуудаа л явуулна. Дээрээс нь нөгөө янз бүрийн машины сэлбэг янз бүрийн юмнуудаас явуулж байна. Хориотой зүйл гэхээр бид нар онгойлгоч лацин нээсэн тим бүтээгдэхүүн явуулахад хориотой. Манай монголчууд бас нөгөө энд хэрэгжилжсэн витамин зарим нэг лазсан гэх юм уу самар мамар тиймэрхүү юмнуудаа нөгөө онгорхоогоор нь явуулж чаддаг. Тэр гайль дээр очиод ерөөсөө ямар ч тийм боломж байхгүй шууд устгалд орно. Ерөөсөө дотор нь юу ч байгааг мэдэхгүй шүү дээ. Тэр чинь лаас мэдсэн онгойлгоцсон байгаа учраас. Дээрээс нь янз бүрийн шатамхай бодис тэгээд батарейтай зүйлүүд дээр бид нөгөө цаашаа ахаад шалгалтанд оруулж иж явуулдаг. Тэгээд нөгөө нисэх эйрлайнаас зөвшөөрөл авчиж явуулдаг учраас тэрэн дээр тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлж явуулдаг. Хэрвээ явуулах боломжгүй гэж гарч ирэх юм бол бид нар цагаад гэсэн үг. Тэгээд гайгүй дээ. Тийм үү. Ер нь яг ийм тохиолдол гарч байгааг байх л да. За хэрүү жишээлбэл ингээд за түрүүнд тэгж штэ. За задгаа витамин ч гэдэг юм уу, задлцсан витамин юу да ингээд бүтээгдэхүүн ингээд явууллаа гэхэд хэрүү тэр дотор нь ингээд ямар нэгэн хууль бус зүйл хийгээд витамин биш те өөр зүйл ингээд багтаага за витамин юм аа гэд ингээд явуулаад хэрүү ингээд онгоцны бодол дээр яг ингээд за карго шалгаж байгаа хүмүүс нь ингээд шалгаад хэрүү янз бүрийн бүтээгдэхүүн байх юм бол торгуулна юм уу хариуцлага нь одоо танай компани дээр унаад тэгээд үйлчлүүлэгчтэй холбогддог юм яг яаж явагддгийг. Хэд манай үйлчлэгээний нөхцөл бол Австрал дахь хүлээн авалт дагуулах, тээвэрлэх Монголд байлаас аваад хараах гэдэг ерөнхий үйлчлэгээ тийм байна.
Тэгэнгүүтээ одоо ямар нэгэн асуудал боллоо гэхэд таны ярьсан шиг асуудалтай бараа гайлтаар саатуулагдлаа гэхэд ерөөсөө хүлээ авахчийн л хариуцлага болж байгаа байхгүй. За наашлаад илгээгч болон хүлээ авахч тэр илгээсэн зүйлийнхаа хариуцлагыг хүлээнэ гэсэн үйлчилгээний нөхцөлтэй байдаг. Ерөөсөө шуудангийн үйлчилгээний нөхцөл чинь тийм байхгүй. Манай компани ямар нэгэн байдлаар одоо бид нар шалгахгүй шүү дээ. Тэдний чинь ингээд нэг бүрчлэн задлж ингээд шалгахгүй. За манай үйлчилгээ declaration бүгэлж байгаа шүү дээ. Нэг ийм бараа байгаа. Энэ нь үнэн гэсэн гарын үсгээ доор нь зураад за дээрэс нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрлөө гэсэн гарын үсгээ ингээд зураад байгаа учраас тэр бичиг баримт нь бид нарт нөгөө баримтуулаад үлдчихдэг гэсэн үг. Тэр ерөөсөө хүлээ авахч болон илгээгчийн харилцаа юм байна гэж ойлгож болно тийм. Би сонирхоод араас нөгөө нэг Австралийн нэг border security гэдэг нөгөө нэвтрүүлэг гэдэг шүү дээ. Тэрэн дээр ингээл шалгаад эсвэл орж ирж байгаа хүмүүсийн чимдаа цүнхийн шалгаал бас тийм янз бүрийн юм хэлээд шүү дээ. Тэгэл би бас сая тийм асуулт орж ирлээ л дээ. Нэрээ бас ингээ карго гэдэг хүмүүс байна өөртөө хариуцлага үлээ. Тэр хүмүүсийн бас яадаг байх нь шүү дээ. Барьж авдаг байх нь. Айгуу амар юм шүү. Тийм. За тийм. Тэгэхээр мэдээж бас ирээдүйд бас Монголоос Австрали руу бас ачаа авах үйлчилгээ бас харж байгаа, судалж байгаа эсвэл магадгүй үзүүлж магадгүй энэний талаар. Бид нар яг одоо эхний удаадаа бол энэ агарын жаа үйлчилгээг ямарч байсан тогтмол болгоод явчих. Дээрээс нь хэд хэдэн компанитай бас гэрээний шатанда ажлууд явагдаж байна. Тэрэн дээр нь юу байгаа вэ гэхээр одоо энэ холимог ачаа гэж яриад байгаа. Тэр нь болохоор за Солонгос хүртэл онгоцоор яваад цаашаа далай руу шилжүүлэгдэж ачигдаад газраар Монгол руу ордог. Тийм ачааны үйлчилгээ байгаа. Тэгээд дээрэс нь наашаа бас нөгөө Монгол талаас Австрали тал руу ачаагаараа илгээх шуудангийн үйлчилгээ үзүүлэх дээр бас компаниудтай гэрээний шатандаа явж байна. Гол нь нөгөө нэг Монголоос наашаа болохоор үнийн хувьд ер нь бол нэлээд өндөр болчоод бас бид нар яаж үнэ бас нэг уулзах хоо хямдхан үйлчилгээ үзүүлчих үү. Дээрээс нь Монголоос ирж байгаа бараанууд дээр ер нь дийлэгтэй юу байх вэ гэдэг ингээ хараад үзэхээр дийлэгтэй манайхан ч нөгөө борц цагаан эдээ хориотой зүйлсүүд явчихна. Тэгэнгүүт чинь нөгөө Австралийн бордер чинь тийм юмнуудыг хизээж оруулахгүй байхгүй. Тэгээд тэр зүйлүүдийг хэрхэн зохицуулах вэ? За тэр зүйлүүдийг оруулаа гэхэд яг нөгөө стандартын дагуу үйлдвэрлэж савлсан ямар бараа бүтээгдэхүүн байна? Тэр компаниудтай яаж хамтарч ажиллах вэ? Бүр болохгүй болвол тэр бараа бүтээгдэхүүнийг одоо энэ Австралийн супермаркетууд за бүр жижиг одоо энэ Аз дэлгүүрүүд эдэн шүү дээ. Asian grocery store-ууд дээр байршуулах их зэргийн тийм судалгаанууд хийгдэл явж байна. Тэгэхээр за эх 1-2 жилдээ бол тийм ажлууд дээр төвлөрч ажиллах юм да. За яг үнэн Австралиас гарч байгаа бараа бүтээгдэхүүн бол Австрали улсаас гарч байгаа тийм үү? Энд хяналтанд байсан хүнс гарч байгаа. Австралид бол ер нь шалгалт нь гайгүй байх. Эндээс гарч байгаа юм. Орж ирж байгаа бол маш өндөр шаардлага тавьж бүгдийн нарийн ширийн тэр за бүр нарийн жижиг шавж хорхоо хүртэл дааж орж ирж гин үү? Тэ? Яагаад тэгэхээр энэ Австралийн байгаль орчинд бас муугар нөлөөлөх үржих асуудал үүсэх учраас гих мэтчлэн бүр нарийн ширийн аюул шалгадаг учраас нэрээ аюул өндөр шаардлагатай байх юм байна. Тэгээ манайхны зүгээр одоо баг гэртээ хийсэн нэг өдөөний айлын хийсэн борцыг вакуумдаад оруулж ирэх болохгүй болж тарах гэдэг шүү дээ. Тэ? Тэдний чи ерөөсөө хурааж аваад устдалд оруулж байгаа байхгүй Австралид бол. Тэ, аюул нарийн чанга үзэж байгаа. Ер нь тэр манай Монголын гайл дээр ер нь хэр байдаг юм бол за тэр 2-оос илүү витамин гэдэг чинь өөр бүтээгдэхүүний хувьд ер нь манай Монголын гайл ер нь ямар шүү юм бол гайгүй байна уу? Тэгээ яг хоо тэгээд бүр нэг айхтар юмнууд
манайхан чи явуулах байгаа болохоор тиймэрхүү тийм кейс гарсан тохиолдол алгал байна л да одоогоор. Ерөнхийдөө Гэхдээ Монголын хэл витамин дээр байна. Монголын хэл чи ерөнхийдөө бас чанга шүү. Бас л ялгаагүй л нарийн нарийн үзэн тоош эрхэг дээр нарийн үзэн үнэлгээн дээр нарийн үзэн үнэлгээ гэснээс нэг юм хэлчихэд нөгөө татваргүй орох барааны журман дээрээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэнцснээс доош хэмжээний үнэтэй зүйл дээр нөгөө татвар гардаг байхгүй юу? зөв. Тэр хэмжээнээс дээшээ гараа явчих юм бол яалтчгүй нөгөө татвар төлж оруулах шаардлагатай болоод явчих байгаа. Тухайн явуулж байгаа бүтээгдэхүүнийх нь үнэлгээ нь өндөр байх юм бол татвар өгөх. Тий. Тэр нөгөө одоо ойролцоогоор бодсноор 7 сая төгрөгийн үнэтэй зүйл байлаа гэхэд ер нь бол татвар бодогдох өндөр магадлалтай гэсэн. За. Ястан байдаг юм шүү дээ. Тий. Эрен дээр нэрээ тэгээд манайхан ч бас нэг 2 утас ч юм уу 3 утас явууллаа гэхэд тэрэн дээр татвар бодогдох магадлалтай болчихж байгаа байхгүй юу? Тийм ээ тий. За тийм байна. За тэг ерөнхийдөө битэрийн бас подкастын маань бас хугацаа дуусах төгчийн тэгээд бас асуугаагүй үлдээсэн асуулт байна уу? Тэгээд сүүлийн бас хормыг бас төлгөндөө үлдээ. За баярлалаа. Тэгээд нэрээ өнөөдөр 3 сарын 9 манай нэг Солонгост байдаг дүү таны подкастыг байнга үздэг гэсэн дүүдээ бас төрсөн өдрийн минь төрөгчээ. Төрсөн өдрийн минь юм билээ дүүхийн нэр нь Ням гэрэл гээд оюутай охин байгаа. Ээжтэйгээ хоёулаа Солонгост сурч амьдарч байгаа. Тэгээ таны бас подкастыг байнга үздэг гэдэг хэлжсэн. Тэгээд таны подкастаар дамжуулаад дүүдээ бас төрсөн өдрийн минь төрөгчээ. Дээрээс нь дөнгөж сая өнгөрсөн цагаан сар шины мэндийг одоо бүх үзэж байгаа сонсож байгаа найз нөхөд гэр бүл Австралид амьдарч байгаа Монголоос хэрвээ хүмүүс үзэж байгаа бол бүгдэнд нь сар шины мэнд дөнгөж өчигдрөө өнгөрсөн одоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Би бас танд нөгөө түрүү нэглэхдээ бас нэг мэд хүргэе гэсэн байна уучлаарай. Тэгээ энэ маань за өнөөдөр яг 3 сарын 9-ний өдөр байгаа. Тэгээд 7 хоногийн дараа орох юм шүү. 7 хоногийн дараа орох юм. Тэгээд яг манайхан сонсож байгаа бол яг 3 сарын 9-нд бичигдсэн бичлэг шүү. Тэгээд бас ням жаргалдууд нас төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэгээ ням гэрэлтэй. Ням гэрэлтэй төрсөн хүргэе. Баярлалаа сонсон. Тэгээд төгсгөлт нь хэлэхэд ер нь бол Австрал ирж амьдрах гэж байгаа Монголоос одоо ингээд сонсож байгаа хүмүүст хэлэхэд бол ер нь бол маш сайхан орон. За цаг агаарын нөхцөл байдал, эдийн засаг нэтрийгээд таатай нөхцлүүд бол байгаа. Гэхдээ нөгөө юм чин хоёр талтай. Гэр бүл нутаг гэх орноосоо хол байна гэдэг чинь бас тийм сайхан зүйл бол бас биш. Хэдий одоо ингээд нэг сайхан дулаахан газар одоо байгаач гэсэн одоо ингээд бас хүнд хэцүү цаг үеийн нөгөө юу байдаг вэ? Баярууд одоо наадам байна, цагаан сар байна. Ингээд нөгөө Монголын томоохон баяруудаар чинь бас гадаадд амьдрах чинь тийм амаргүй шүү дээ. Их орноо санана, газ санана, ээж аав, илгэн саднаа санана. За тэгээд ирж амьдрах гэж байгаа бол бас сайн төлөвлөж ирээрээ. Ерөөсөө энэ нөгөө түрүүний миний хэлсэн 3 санхүүгийн том хүчин зүйлүүд дээр сайн тооцоо хийгээрээ. Битгий одоо яг эренгүүтээ битгий одоо нөгөө мөнгөний араас яваасаа аль болох болж өгвөл нөгөө мэрэгжлийн ажлаа олж хийгээсэ гэж хүсдэг байхгүй. Одоо тэгээд хүмүүс ирээд очих гэж ямар байна, ажил юу байна гэдээ асуувал болж өгвөл мэрэгжлийн ажил руу чиглүүлчих гээд үзээд байна. Дээрээс нь нөгөө спонсоршип виз, байнгын оршин суух виз, нэтэрэгэд боломжуудыг илүү их судлаасаа зөвхөн сургалтын визээр
битгий ирээсээ сургалтын виз гэдэг чинь ерөөсөө л та Австралийн системийн бизнесийн том системийн дунд нь орчоод байгаа зүйл болчиход байгаа байхгүй юу? За эренгүүтээ нөгөө өөрсдийнхөө мастер коллеж сургалтын төлбөрийг төлнө, дээрээс нь хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлнө. Тэгэл өглөө гараад л орж ирээд ажиллаад байдаг. Нөгөө олж байгаа мөнгө нь бүгд сургалтын төлбөрт тэгээ нөгөө байрны түрээсгээ явчихаар хэцүү. Тэгэхээр тэр тал дээр бас сайн бодоорой гэж хэлье. За энд байгаа монголчуудаа та хүн бол мундаг чадчихээн. Тэгээд бас хэрвээ одоо мастера төгсөөд энд ажиллаад ажил хөдөлмөр нь одоо нөгөө тэгшрээд байгаа бол үнэхээр мундаг чадчихшгүй л гэж одоо энд байгаа хүмүүстээ хэлээ да. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкаст их сайхан дэлгэрэнгүй асуултанд маань айгүй дэлгэрэнгүй яг өөрийнхөө туулсан амьдралыг хэцүү бэрхшээлийг нуухгүй хаахгүйгээр бүгдийн сайхан илэн далангүй ярьсан дүлгөөндөө маш их баярлалаа. Тэгээд ирээдүйд бас олон монголчуудынхаа хэрэгтэй зүйлсийг хүссэн газарт нь богино хугацаанд найдвартай хүргэж өгч явах болтугай. Тэгээд энэ сайхан шин эхэлж байгаа бизнест нь хийж байгаа ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Өнгөр үлд нь утгагүй бас мэдлэгж байгаа үрд нь аз жаргал эрүүл энхийг хүсье. За маш их баярлалаа. Таны бас ажил өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд манай подкаст маань ерөнхийдөө зүгээр би одоо яг харж байгаа. За одоо 88 дахь зочноор манай дүлгөө маань орлоо. Тэгээ ер нь 100 зочин болгоод ерөнхийдөө яг энэ Mongolians in Australia подкастаа ер нь дуусгая гэж бодож байгаа. Тэгэхээр бас та бүхэн маань бас оролцохыг хүсвэл өөрсдийнхээ бас амьдралыг ярангаа өөрсдийнхөө хийж бүтээж байгаа зүйлсийг ярихыг хүсэж байгаа хүмүүс маань бас надтай холбогдорой, бид нартай холбогдорой. Тэгээд амжиж бас 100 зочинд маань ороорой. Яг Монголын нөгөө нэг 100 эрхэм туулгатан гэдэг шиг яг тэгээд ер нь 100-аар ерөнхийдөө энэ подкастныхаа зочдыг бас дуусгая гэж бодож байгаа. Тэгээд дэлгөө маань бас 88 дахь зочноор орлоо. За тэгээд дараагийн зочноор бас удахгүй уулзъя. Тэгээд Brisbane хотоос дүлгөө, Melbourne хотоос цацаанаар ярилцлаа. За дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай дүлгөөнөө. За баяртай. Free audio post-production by alphonic.com.